20-р зууны манлайн эмэгтэй удирдагч төр нийгмийн нэр зүтгэлтэн төрийн шагналт зохиолч Сонмын удвал агсны мэндэлсний 105 жилийн дохиож байна. Тэрээр Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөтөлмөрөөр эхлэх, ихтэй сургуульд суралцаж боловсрал эзэмших, жирэмсэн болон ялах хүүхдтэй эхчүүдийн ажлын цагийг багасгах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэтгэмж өгөх олгох зэрэг олон зүйлийн эхлэлийг тавьж хуулийн эрхцийн тогтолцоог бий болгосон юм. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 153 иргэн угаарын хит хордож эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тодорхойлбол Сонгон хайрхан дүрэгт 48, Чингэлтэд 27, Сүхбаатар дүрэгт 23, Хан үйлд 8, Баянзүрхэд 23, Баянгол болон Наалайхад тус бүр 5 явдал гарсан байна. Дүүнчлэн Баян үлхий, Говь алтай, Ховд, Төв аймагт 14 иргэн хорджээ. Угаарын хит хордсон хүмүүсийн 58% нь 18-аас дээш насныхан, 42% нь 17-оос доош насныхан байна. Манай улсад олон улсын болон гадаад улсын 70 төрлийн бус байгууллага ажиллаж байна. Үүнээс 6-гийнх нь үйл ажиллагааг зогсоолоо. Тодорхойлбол Солонгос улсад төвтэй Rafael International, Evelt гараг, байгаль орчны мониторингийн үндэсний төв, Чех улсад төвтэй Caritas Czech Republic, Америкт төвтэй La Mission de Joie, Орос улсад төвтэй Selfie Rally зэрэг байгууллагын Монгол улсад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Ирэх 3 дугаар сарын 1-ээс сайн картыг ашиглахгүй. Хотул аппликейшн болон иргэний үнэмшлэхээр түлш худалдана. Хотул аппликейшнаар борлуулалтын цэг болоод цэгүүцдэх түлшний нөөцийг харах боломжтой. Мөн галлгааны улиралд айл өрх хэдэн тонн түлш хэрэглэж байгааг хянах боломжтой байна. Гар утсандаа суулгах зааврыг 5 толгой түлш компани 701194 тэг болон хотул аппликейшны 7272 92 тэг дугаарын утаснаас авахыг зөвлөж байна. Маргааш Төв болон Зүүн аймагуудын ихэнх нутгаар, 26-нд Хангай, Хөвсгөл, Хинтийн уулархаг нутгаар, 27-нд Хинтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Уулзголын хөндөгөөр, 28-нд баруун Төв Зүүн аймагуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Мөн Говьтал хэрийн нутгаараа салхи секундэд 18-аас 20, зарим үед 24 м хүрч ширүүснэ. Улаанбаатар хотод цас орно. Мөн 26-нд Ялимгийн цас орж цасан шуурга шуурна. Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотно автобензин 45 копейкаар огцом хямдарчээ. Жолооч нар 63 рубль 35 копейк байсан I-92 автобензин 62 рубль 90 копейк болж буурсныг гинэт мэдсэн байна. Харин цаашид энэ үнээр худалдах эсэх нь тодорхойгүй байна. Аст Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.